явцгаал. Агаараар. Дэлхийн хамгийн ухаалаг, энгийн, байгаль дээлтэй тээврийн хэрэгсэл болох ундаг дугуйн хэрэглээ маань зөвхөн зуны аяллуудаар хязгаарлагддаггүй. Бид өдөр тутмын амьдралдаач ундаг дугуйг тогтмол хэрэглэнэ. Дугуйтай явахад 2017 оны намраас хичээлдээ ундаг дугуйтай явах болсон ч хүүтний улиралд халдиргаа гулгаанаас болгоомжилж өвөлдөө хичээлийн бус цаг агаар тогтун өдрөл дугуйтайгаа зугаалахаар гарч байв. 2 жилийн туршид цар дахлаас үүдсэн хөл хорой үргэлжлэх зуур хүүхдүүдээ гэрт хоригдохоос аврах гарцсан ундаг дугуй болж байлаа. Дэлхийн олон оронд ундаг дугуйн хэрэглээ огцом нэмэгдэж, зай барих, дасгал хөдөлгөөн хийх боломж зэрэг давуу талуудаас нь үүдэн хүүхдүүдтэй ундаг дугуй хэрэглүүлэх эцэг эхчүүд ч олж орж хичээлдээ дугуйтай зорчих хүүхдүүд ч эрс өсөв. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна. Манай гэр бүл ундаг дугуйн хэрэглээг түгээн таниулахыг зорж яваагийн хувьд Монгол хүүхдүүд, Монгол улстай тэр дундаа Улаанбаатар хотод ундаг дугуйтай зорчих боломжтой гэж үзсэн хүүхдүүдээ ундаг дугуйтай хичээлд нь хүргэж өгч авсаар 2021-ээс 2022 оны өвлийг үдлээ. Хоёр энэ өвөл ингээд бүтэн өвөлжөнгөө дугуйтайгаа сургуультай явсан. Өмнө нь болохоор бид нар чинь хоёулахнаа явдаг байсан. Дугуйтайгаач нэг их явдаг байсан. Одоо энэ жил арай хол нүүсэн болохоор явж байгаа. Тэгээд энэ жил болохоор зарим үед аавтайгаа, зарим үед ээжтэйгээ тэгээд бүр боломжгүй үед нь хамгийн анхаарал болгоомжтойгоор хоёулахнаа явдаг. Дугуйтай хатгаар явхад хамгийн аюултай хэсэг нь уулзал гарцууд байдаг. Тэгээд хамгийн аюулгүй хэсэг болохоор явган зам тэгээ бас дугуйн зам хоёр байдаг. Энэ өвлийн хувьд бол бус өвлүүдээс арай дулаахан байна. Тэгээд өмнө нь болохоор ихэвчлэн алхаж явдаг байсан бол энэ 6 дахин хол явах ус учраас дугуйгаар явж байгаа. Эрсдэс уур амьсгалтай манай улсад жилийн бүх улиралд тэгээд бүр охид ундаг дугуй хэрэглэх нь төвчээр хатуужил маш их зориг шаардсан зүйл мэт санагдах байх л да. Хэдийгээр манай гэр бүл ундаг дугуйтай аялж өдөр тутамдаа дугуй хэрэглээ болгон хэвшилсэн ч охид маань ганц ундаг дугуйнд л дурлаж сонирхдаг гэвэл өрөөсгөл бол. Охид маань улстай ганц байдаг. Сонгодог хөгжмийн мэргэжлийн боловсролыг бага ангиас нь эхлэн олгодог Монгол Улсын консерваторийн харьяа ерөнхий боловсролын дунд сургууль хуучнаар хөгжим хүчийн коллежид суралцдаг болохоор ундаг дугуй тэдний хувьд цагийг үр дүнтэй ашиглах бас дасгал хөдөлгөөн хийх зугаацах боломжийг өдөр тутамд олгодог. Тиймдээч тэд ундаг дугуйтай зорчих дуртай байдаг. Ингээд хөгжим сурж байгаа мөртлөө ингээд дугуйнаар яваад тахлаар бол зарим хүмүүс ингээд гар мар нэвтэрчихгүй байгаа энэ гэж боддог. Гэхдээ яг үндэ бол ерөөсөө саад учруулдаггүй, дугуй унах явган хүнээс илүү хурдан. Тэгээд бас ерөөсөө ингээд газар хүрдэггүй, цас настай үед газар хүрдэггүй учраас ерөөсөө daardаггүй. Зарим үед би хичээлдээ хөгжмөө өөрөө явах үе гардаг. Тэгээд тэр үеүдээ хөгжмөө өөрөөд тэгээд ард зүнхээ бариулаад ч юм уу яадаг. Ер нь бол анаат хоёрын мэргэжил ингээд минийх 9:30-д ороход анаагийнх 10-аас ордог. Тэгээд 9:30 гэхэд очиод мэргэжилдээ ордог. Жохон тэгшгэн татхтаа яаж явсан яг тэрүүгээрээ хэлмээр байна. За. Тэнгүү этүүдийн эхэлж. Яг саяных шиг яваа шүү. Яаж цээжсэн тэрүүгээрээ. Заавал амрааж дарааг авахгүй. Дутуу дуурал аастай. Улирал тутамд ерөнхий эрдэнэ хичээлээс гадна мэргэжлийн хичээлийн шалгалт давхар өгч 7 хоногт тогтмол 2 удаа нэмэлтээр мэргэжлийн хичээлд сууна. Анги өгсгийн хэрээр ачаал нэмэгдэж байдаг ийм сургуульд суралцдаг хүүхдүүд
Замын бөглөрөлд хамаг цагаа өргөх нь дэндүү хайр. Бидний хичээл зарах үед томчуудын ажил бас тарж байдаг учраас замын хөдөлгөөн нэлээд ачаалттай байдаг. Зарим хүүхдүүд болохоор ингээд замын төвчрлөөс болоод гэртээ 9 сараа гэж ярьдаг гэсэн. Харин би болохоор 6 гээл 6-аас өмнө ч юм уу гэртээ очдог. Насанд нь тохирсон ганцаарчилсан сургалттай. Дэлхийн сор болсон сонгодог хөгжмийн боловсролыг эзэмших завшаан тийм ч хялбар олдохгүй. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай байдал, сахилга бат, цагийг үр бүтээлтэй ашиглах зэрэгээс бүх зүйл шалтгаална. Хөгжим бүжгийн сургуульд оруулъя гэж авал хүүхдүүдэд мэдээж элсцэн шалгалтанд заавал шалгуулж үзүүлэх хэрэгтэй. Байгалийн өгөгдлийг бид нэр их шалгадаг. Байгалийн өгөгдөл багтаа болохоор хувь хүүхдүүд өөрөө заавна. Сургаж байгаа багш нар ч гэсэн бас хүндрэл гарч ирдэг. Ер нь бид нар авьяастай хүүхдийг авсан ч гэсэн дунд нь хүндрэл нэлээх гарч ирж яадаг олон жил ингэж сургууль давтлага хийдэг учраас заримдаа хүүхдэд шантрах юм гарна. Хүн жимчин тийм ээ хамт олонтойгоо бужигнах, цэнгэх тийм юм а цагийн хуваарийг маш нарийн барих хэрэгтэй. Тийм учраас анханаас нь тийм дэглэмтэй байдаг. Дайлангой урлаг, дайлангой төгөлдөр хуурын мэрэгжлийн олон цагаар давтлах сургууль хийдэг. Багаасаа 30 минут тэгэл багаар нэмээд ингэж давтлагыг бас ихцгүүдийн хяналт бол заавал байх хэрэгтэй. Хөгжмийн урлагт дадагдан дурлаж суралцахаар шийдсэн охид маань өнгөрсөн бүх цаг хугацаанд цэг шулуунаар хүсэл тэмүүлэл рүүгээ явсан уу гэвэл үгүй. Хүүхэд лим хойно залхана, цааргална, тоглож эрхлэхийг хүснэ. Гэсэн ч чиглүүлэн залах үүрэг хүлээсэн бид арга эвийг олж суралцах нөхцөлийг хангахыг хичээсээр л яв. Чихнээ чимэг гэж юу гэдэг юм? Яг тэ нэг тийм гоё чихэн чимэгтэй гэдэг штэ. Тэр шиг л хгүй. Чимэг гэж. Чих гэж юу юм? Олон янзын хүүхдээ авьяастай. Нэг нь их мундаг авьяастай байхад нэг нь арай жоохон дутмагч гисэн их хөдөлмөрч байх жишээтэй. Зарим нь айгүй авьяастай хүүхдүүд ээжэж тэрийг одоо юу яаж чадахгүй одоо жоохон залхуу байх ч хүн янз янз тэр болгонд багш нар тааруулж хичээл орох гэж одоо хичээдэг. Хөгжимч өөрөө тэр чигээрээ бас байгалийн том одоо зураглал гэсэн үг. Одоо тэр хүүхэд бүх хуруу нь хөдөлж ээж өшөө дээрээс нь толгоогоор тэр бүх юм одоо ингэж зохицуулж тэр хөгжим дуурдаг. Ялангуяа утсан хөгжим бол маш хэцүү. Хуруугаа тавина. Нөгөө өнгө олно. Төгөлдөр хуур шууд дарахтал төгөлдөр хуур бол өнгө нь байж идэг. Гэтэл бол утсан хөгжим бол заавал дарж ээж өнгөө олно. За тэгээ дээрээс нь тэр өнгийг гой дуурахын тулд одоо яах ёстой вибрас гэдэг ингээ томрох тусмал улмал юу юм л да. Тэгэхээр тэр хүүхдийн тарих юунд ажиллаж юм гэж. Тэр их олон нотыг ямар хуруугаараа ямар дистугаараар тоглож яаж өнгө оруулах вэ? Гэтэл энтлийн гар нь яаж хөрөөдөж тэр гоё өнгийг бий болгох вэ? Тэ? Ингээхээр чинь одоо энэ хүүхдийн баруун зүүн гар одоо тэр хүүхдийн тархины одоо баруун зүүн тал аль нь ч байдгийг. Дээрээс нь сонсгол. Ингээд бүх юм ажиллаж байгаа байхгүй. Дээрээс нь одоо тэр нота харна. Нотыг чэйжлэн. Ингээхээр энэ бол тэр хүүхдүүд бол маш их тархийг цэнгэж өгч чаддаг ганц юм бол хөгжим. Заах чи хөгжимчин болдог ч болдгоо ч хөгжмийн боловсрал эзэмшээд энэ хөгжмийн гоо сайхныг одоо мэдэрсэн ойлгосон гэдэг усуд бол ямар ч байсан ингээд ямар нэгэн газар одоо ажилд орох ч гэдэг юм уу одоо ярилцлаганд ингээд орох бол тэр хүн бол хамаагүй илүү байдаг. Одоо ингээд ерөнхий боловсролын сургууль болон одоо яг манай яг нарийн мэрэгжлийн ингээд энэ сургуулийн хүүхдүүдийг ч гэсэн ингээд аваад үсэх юм бол хамаагүй бас өөр байдаг л да. Яг тэгвэл нэгдүгээр ангиас нь ахуулаад бид нар яг ингээд энэ хөгжмөр энэ хүүхдүүдийг хүмүүжүүлж гин харахад бол энэ хөгжмөр сурж байгаа хүүхдүүд бол суугаа сурчсан, юмд хариуцлагатай хандаа сурчсан, ямарваа нэгэн ажлыг хийх юм бол заавал ард нь гараа сурчсан, өөрхөн сурсан юмыг одоо хүмүүст ингээд ойлгуулаад түгээгээд одоо өөрийгөө харуулад ингээд сурчсан. Тэгэхээр хөгжмийн ач холбогдлыг бол одоо өнөөдөр хаасаагүй л ярьж байна л да. Миний хүүхэд дуулж, миний хүүхэд бүжиглж гэдэл одоо их авьяастай байна, хүү хай гэдэг.
Яг жинхэндээ Монголын бүх хүүхдүүд авьяаст. Хамгийн гол юм тэр хүүхдийн тогтооц, хүүхдийн гар хурууны физический байдал нь те. Одоо жишээлбэл ингээд богинохон чигчийн уруутай хүүхэд ингээд бүр авчгаал дараад нөгөөд нь томрох тусам нөгөө зохиолоо дийлхэ байгаал тэгэл эцээ эцхийн хохирж юм гэхэл тэр хүүхд тохирдог. Чаамд байгаа. Тиймээс их эцгүүд наан нь хүүхдээ сайн одоо тандах хэрэгтэй. За ундрагаагаа бол би яаж сонгож авсан бэ гэхээр нэгдүгээрт бол мэдээж бид нэр байгалийн өгөгдөл гээд гарыг харна. Гар. Хоёрдугаарт сонсгол хөөрхөн цэвэрхэн дуулж ясан. Гуравдугаарт ритм хэмнэл бол стажгүй боломжийн анхаарал төвлөрт бол жоохон өөрийнхөө насанд бол арай жоохон тогтвор багтаа юм шигсэн. Гэхдээ энэ төгөлдөр хураар хүүхдүүд хичээл хийхэд бол энэ талын авьяас бол заавал хөгждөг. Хүн өөрөө шантарахгүй ингээд мэрийгээд байх юм бол тэгээ өөрийнхөө насанд одоо тохирсон тийм мэрээлттэй суух тийм чадварыг олсон. Гэхдээ бид нар мэдээж шууд 30 минут сууг эхлээд нэг 15 минут 20 минут ингээд баг багаар одоо хоёр биендээ давсан штеп бид нар. Би ч гэсэн хүүхдээ судлана, хүүхдтэйгээ өөртөө татаж одоо хамгийн гол нь бидний гол чанар чинь одоо багш нарт ганцаарчж ажиллаж байгаа хүүхдээ өөртөө татах, хүүхдтэй хайртай болох, хүүхэд надад хайртай болох, нэг хичээл хийгээд гарахад хүүхэд инээгээд өөрхөн баясгалан тайхад би бас баярлна. Би хүүхдээ ургуурд байх юм бол заавал аргадаж гаргахыг бас боддог. Багаас нь яг юм ганцаарчсан байдлаар хүүхдтэй ажиллаж байгаа болохоор энэ бас их маш их нарийн аль талаас нь багшаач тэр сурсчаас тэр маш их өндөр хариуцлага сахилга хотоос шаарддаг. Тэгэл яг 1-р ангид л одоо яг 6 настай л нэг жоохон л юм орж ирж исэн. Тэгэл 12-р ангид төгсөл 17, 8-тай ангид хүүхдүүд одоо ингээл төгсөж штэ. Тэгэл ингээл хүүхдүүд харахад ерөөсөө яг тэр хүүхдтэй би бол одоо бараг л 2 дахь ээж шиг л одоо байгаа байхгүй. Гоороо 50 юм лаа. Эндээсээ явах гэдэг. Ямар ч юу ч өөрчлөгдөөгүй. Хоёулын цаашаа сурах гэж байгаа хэсэг бол энэ мэрэгжлийн сургууль учраас бэлтгэлтэй, анхааралтай, төвлөрсөн. Тэгээд яг юм замбраатай. Гоороо дөрөө хэр нам дара хоёр гоороо дөрөө дара рирара рам. Хэдэн зуунаар тоологдох хугацааг туулан хөгжиж ирсэн сонгодог хөгжмийн сургалт улам боловсронгүй болж дэлхийн аль ч улсад өөрийн тогтсон нэг л дэгж аяг хэв шинжээр хөгжиж ирсэн. Өдөр бүрл шин содон бүтээлүүд төрөн гарч өмнөх үеийн сонгодог бүтээлүүд 100-100-ыг дамнан олон арван удирдаач хөгжимчдийн гар, мэдрэмж, сэтгэл зүрх, бодол оюунаар дамжиж өндөр боловсролтой үзэгч, сонсогч, шимтэн дурлагчдын таашаал үйлчилсээр улам холцгүй шижир болсоор байгаа. Хүн төрлөختөн оршин байх ирээдүйн бүх цагийн туршид сонгодог хөгжмийн ертөнц биднийг илүү цэвэр тунгалгаар соён гэгэрүүлсээр байх болно. Сор болсон сонгодог бүтээлийг амьлуулах чадварыг бүрэн дүүрэн эзэмшихийн тулд биеийн өгөгдөл, авьяас, шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээс гадна хөгжмийн зэмсэг том үүрэг нөлөөтэй. Хичээл сургалтын явцад хөгжмөн арчлах, хөг аялгауг нь жигд байлгах, бүрэн бүтэн байдлыг нь хангах шаардлага бас үүснэ. Хөгжмийг хөглөхөд бол хамгийн түрүүнд стандарт хөг гэж байна. Тэр нь юу вэ гэхээр бол монголоор бол цэвэр өнгө гэсэн. Цэвэр өнгө нь бол одоо энэ маш гантаа төмрөөр хийгдсэн тусгай материалаар зориулагдж хийгдсэн. Энэ бол хөгжмийн 1-р октавын ля өнгө 440 Гц-тэй өнгө. Энийг би танууд сонсуулъя. Энийг сонсож бүгд. Төгөлдөр хуур хөгжмөд бол янз бүрийн брендийн хөгжмөд бол манай Монгол оронд байгаа. Энэ хөгжмүүдийг тухайн хөгжмийн брэндээс
гадна хөгжмийг яг нэг төвшөнд нэг стандарт хөгөөр хөглөх ёстой юм байна. Тэр нь юу вэ? Ямар ач холбогдолтой вэ гэвэл хөгжмийн өнгө бол тухайн хүүхдийн чихэнд яг нэг өнгө болж тогтох ёстой. Дэлхийн хаанч хөгжим тоглоход хөгжмийнх нь өнгө нь нэг өнгө байгаа. Энийг стандарт хөг гэж ярьж байгаа шүү. Манай сургуулийн мэрэгжлийн яг энэ төгөлдөр уурын ангид сурж байгаа хүүхдүүд хөгжмөө жилд нь 2 удаа хөглүүлэх шаардлагатай байдаг. Сайн чанарын хөгжим тухайн тасалгааныхаа температурыг зөв тааруулаад зөв арчлах юм бол 2 гэхээсээ илүү 1 удаа хөглөж бас болно. Тэр нь юу вэ гэхээр тасалгааны температурыг нэмэх 22-оос хэтрүүлэхгүй хадгалж чадах. 2-дугаард хөгжмөө хучиж тавих. Тэгээд тасалгааныхаа орчинг тодорхой хэмжээгээр чийгшүүлэх. Ийм үндсэн 3 юмыг бол тухайн хөгжмийг хэрэгжилж байгаа ямар ч хүүхдүүд энийг маш сайн анхаарах ёстой. Хөгжмийн зэмсэх хэмээх эд зүйлийг өөрийн бодол оюун махан биетэй холбон амьлуулах эд шидийг суралцах нарийн нантин үйл явц маш урт хугацаанд үргэлжлэх тул биеийнхээ нэг хэсэг болгон уусгах тэр эд зүйлээ арчлах, тордох, бүр анх сонгон ахмад хүртэл маш чухал тооцогдох үйл явц байдаг. Төгөлдөр хуур хөгжмийг худалдаж авахд хамгийн түрүүнд анхаарах юм бол одоо тухайн хөгжмний хөгөө барих чихүүд маань хэр сайн барьдаг вэ гэдгийг мэрэгжлийн хөгжим хөглөгч хүмүүс зөвлөгөө авч иж худалдаж авах сайн байдаг. Миний хөгжим яг угаасан байна. Тэрнээс болоод хөгжмөө наалгах хэрэгтэй болсон. Энэ ингээд хөгжим хугааж байгаа нь хамгийн анхных би өмнө нэг жижиг хөгжмтэй байсан. Хичээл сургуулийн явцад хөгжмөө арчлах, хөг аялгауг нь жигд байлгах, бүрэн бүтэн байдлыг нь хангах шаардлага бас үүснэ. Амин хувийн болон албан ажлаа амжуулахдаа ч ундаг дугуйг улирлаас үл хамааран тээврийн хэрэгсэл болгон хэрэгэлдэг бид хотын аль ч хэсэг рүү цаг агарын ямар ч нөхцөлд аюулгүй байдлаа ханган ундаг дугуйтай зорчно. Манай хөгжим аль сургууль гэлээ? Хөгжим үжигт. Гонсрол 5 дугаар анги. Тийм. Энэ сүүл бодуулсан юм байна. Гүү наад чи эхнээсээ ихтэй ингэж ирсэн. Англиас ирсэн уулна. Цагаан юм ба. Аян хүндэрчиж. Эмч хүн сонгож авч явуулсан байхгүй юу наашаа. Тэгээд эмчнэр чи энэ цагаан өнгөнд дуртай байд юм уу? Cherry Stone гэх гитар хийдэг үйлдвэр юм байлээ уулна. Амар минь гэж байна уу? Тийм. Хамгийн супер хөгжимч гэсэн. Тэр залууг би одоо хараг байгаа. Жоох задлангээс очих. Гшуугаа. Хөгжим тоглож, аливаа зохиол бүтээлийг амьлуулах ажил үргэлжил тайзан дээр ил үргэлжилдэг болохоор хүмүүс хөгжмийн зохиолч болон хөгжимчдийг илүү сайн мэддэг. Гэтэл хөг аялгауг үүсгэгч тэдгээр зэмсхийг урлан бүтээх ажил нь өөрөө бас нэгэн бие даасан уран бүтээл туурах үйл явц гэдгийг төдийлөн анзаардаггүй. За мастер хөгжим гэдэг маань бол сонгодог материал хийгдсэн байдаг. Европ хөгжмүүд бол агч гэдэг модоор бол ер нь ихэнх зүйлийг хийдэг хатуу ийм модоор. За энэ бол манай өөрийн хийсэн хичээл. Энэ бол дан Монгол мод байх шийтэй. Хус, гацуур. За энэ бол агч байна тийм ээ. Ер нь хөгжмийн зэмсэг чинь одоо ингэж байгаа юм. Ингээд энэ цар одоо энэ чинь гол дуугаргах энэ цар хэсэг. За мэдээж хэрэг царн дээрээс одоо энэ иш гар боёо иш гэдэг энэ иш ингээд холбогдоод чавцаар ингээд өндөр даралтаар ингээд татаж энэ дээр
тэвхийг суурлуулснаар ингэж дуу үздэг. Энэ царан дээр ишгэд маань суугаад одоо энэ дээр бол маш бат бөх суусан байх хэвээр. Энэ хоёр биетийг ингэж холбосон байгаа. Утасны завхцсан ингээд ачаалтай байхад нь юм өргүүлэх ч юм уу, дөргөлт өчтөө ингээд унгах ч юм уу, ингээд энэгээр салдаг жамтай. Мастер хөгжимч гэсэн одоо эвдрэл ирэх үгүйсгэх хэрэг байхгүй. Мөн энэгээр салдаг. Цагаан хөгжим бол яг тэгжил салсан. Дамжлагын бөгөөд одоо үйлдвэрээс гарч байгаа хөгжмөд бол бас олон дамжлагуудыг ингэж огсорж нэгтгэж хийдэг байгаа. Тэгэхээр олноор хийж байгаа хөгжмийн хувьд бол хийц одоо наалд тэгэл зүйлүүд дээр бол бас дутагдaltaй талууд гардаг. Монголд ургадаг мотор, монгол хүний ур ухаанаас бүтсэн сонгодог хөгжмийн зэмсэг. Хэмжээ, хэм хэмнэлийг алдаагүй мастер урлал. Хөгжмөө засуулахаар очисон аав нь амьгүй зүйлсийг амь оруулах шидтэй хөгжим урлаачийн хөг аялгууны жимээр хэсэг аялаад иржээ. Хөгжим урлах нарийн арга ажиллагааг өөрийн болгон эзэмших нь хүн бүрийн хийж чадах ажил биш аж. Гарын урд үгээс гадна сэтгэлийн ур, дотоод хөг аялгуутай хүний л хийж чадах ажил юм уу даа гэж өөрийн ирэхгүй бодогдно. Мебель шүү дээ юм уу? Мебелээс гадна фэн үндэс модны тий тоошоо гэдэг шүү дээ. Үндсэн бин томороо юм тий. Олно. Бүгд үз. Гэхдээ яг энэ зүйл байгаа да. Энэ дээр бол авсгаад ингээд хэлсэн. Хөгжмийг тоглох нь авьяас, шаргуу хөдөлмөр, түүнд шунан дурлах хүслийн үрдэн байдаг бол хөгжим урлахынч нарийн нямбай хөдөлмөр, ур ухаан, авьяас чадварын цогц хослол байдаг ажээ. Хөгжим урлаач. Мастер хөгжим урлаач байна гэдэг маш урт хугацааны хөдөлмөрийн үрдэн. Гисэн хэдий ч сэтгэлдээ уянгагүй, ая аялгауг бол яахан хөг аялгау үүсгэгч эдгээр зэмсгийг урлах билээ дээ. 2014 онд Алтай ятгыг сэргэн амьлуулах ажил хийгдлээ гэсэн мэдээ хаа сайгүй цацагдаж, дараах нь Эрдэнэ хаттыг цэнгүүлэгч морин дээр тоглох боломжтой босоо ятг хөгжмийг сэргэн урлсан тухай баггүй шуугаад өнгөрсөн. Дэлхийд Монголын нэрийг дуурсан урд хожид байгаагүй амжилтыг үзүүлсэн хүү хамтлагийн хөгжмийг эгшгэлэнд орлсон гэд. Энэ бүх ажлын ард байгальж байгаа нэр давхар дуурсагцаар байсан. Ийм нэгэн эрхэмтэй уулзуулах завшаан олгосон эвдэрсэн хөгжмөд талархмаар юм шиг. Морин хуурын чавтас түүний хөрөөдөх нумны хялгас нь хоёул адууны сүүлээр хийгдэг болохоор амьтай хоёр хялгаснаас гарч байгаа аялгау нь өөрөө амьд байж нүүдэлчин ахуйн амин сүнсийг өөртөө агуулдаг гэж судлаачид дүгнсэн бий. Эртний үеэс монголчууд мань морин хуур хөгжмөө хөндлөн дээдлж ирсэн юм заншилтай. Түүгээр морин хуур хөгжмөнд эхлээд аху мориныхаа морин хуур хөгжмөө урлахтаа малынхаа гаралтай арьсаар хийж ширэн цартай хуураа бүтээжсэн юм. Түүхэн нөөдлөчтэй өөрсдийнхөө ямааны арьсаар ингэж хатааж боловсруулалт гэж энэ ширэн цартай хөгжмийг бүтээжээ. За ингээд морин хуур хөгжмөнд гэрийн нөхцөл тоглогддог гэсэн хөгжим нь одоо бэлхнээ тайзан дээр бөглөтн том симфони оркестр их найрал хөгжимтэй тоглодог болсон. Тэгээд модон цартай морин хуур хөгжим нь 1960-аад оны үед зөвлөлтийн хийлийн том мастер Денис Ярва гэдэг хүн маань хурж ирж ин модон цартай хөгжмийг бий болгосон юм түүхтэй юм.
энэ модон цартаа болсноор одоо дэлхийн болон сонгодог бүтээлүүдийг тоглох хөгжмийн сургаалтанд дэгд одоо зохиолуудыг тоглоход бол маш их өөрчлөлтүүд авчирч ирсэн. Нэгдүгээр ширэн цартаа хөгжим нь чиг, авн, хөгөлгөө алдах тохиолдол байдаг гэсэн бол одоо бол харьцангуй гайгүй болсон. Тэгвэл морин хур хөгжим нь өнөөдөр хувьд бол төгс төгөл төр биелээ олцсон хөгжмийн зэмсэг бол биш. Тэгвэл сүүлийн 10-20 жил бол хөгжлийнхаа өндөр түвшинд хөгжиж байгаа гэж хэлж болно. За ингээд модон цартаа болсноор буюу цуурал урах нүх нэмэгдэж орж ирээд тэгээд энэ нүүрний хөгөлгөө, арын хөгөлгөө эдэргээд ингээд их марийн технологиуд ингээд шилжиж орж ирснээр дууралтын акус буюу одоо симфон их найрал хөгжимтэй тоглоход бол энэ хөгжим зэмсэг мөн одоо биелээ олжээ. Айл өрхөр гэртээ морин хураа залдагч их шиг аюулгууд уурсахгүй бол хөгжин байгаад яах вүлээд. Тиймээс л хэлбэр хийцээс илүү хөг аюулгууг нь үнэлэн сонгосон хөгжмийг гэртээ заавал хүндэтгэн залах утга нь бүртгэвцээ. Хөгжим дурлагсад бүгд хэлнэ дээ. Хөгжмийн үнцэн нь түүнийг бүрдүүлэх гадаад үзэмж, үнэт эдлээс бус түүнийг гаргах хөг аюулгуунаас хамаардаг гэж. Тэгвэл хөгжим урлаач хүн тухайн хөгжмийн зэмсгийн гадаад үзэмжийг захиалагчийн хүсэлд нийцүүлэхийн зэрэгцээ хөг гიშгийн давхар урлах нарийн чимэглүүр ажлыг гүйцэтгэдэг байх юм. Мэргэжлийн одоо бидний морин хур бол тэр бас гоёл чимэглэл элдв гоён байлаа гэхэд бас дуугаралт хөгжмийнхээ хэрэглэнээс хальж болохгүй. Алт мөнгө үн чулуу элдв юмар гоё тэр чин тухайн хүний сонирхол байдаг шүү дээ. За зөөж нааз гоё чимлээ гэхэд тэрэнд нь тохирсон их нарийн нандин одоо тийм л байх ёстой гэж боддог. Бид нар тэгж бас зүүн тооны хөгжим бол тэгж уралдаг. Бүх ажиллагаа нь урлаачдын гар ажиллагаагаар хийгддэг болохоор үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хийдгээс хавьгүй амьтай хөгжмөд төрөн гардаг. Тиймдээ ч мэрэгжлийн хөгжмийн байгууллагууд, хөгжим хүчийн коллежийн сурагчид эднийхийг зорин ирж хөгжмийн зэмсэг сонгон бас засвар үйлчилгээ авна. Манайх ч ялгаагүй ийм л шалтгаанаар хөгжмийн дэлгүүр урлан зорьдог. Удахгүй оюун эрдэнэт маань шинэ хөгжим хэрэгтэй болно. Тиймээс эртнээс сургалж судлах хэрэгтэй. Хичээлийн хажуугаар иймэрхүү ажлыгч бас умдаг дугуйтайгаа л амжуулна. Морин илүү. Болно. Өөр авах юм уу? Танаар авах уу? Тийм. За. Өөрсдийн тоглодог хөгжмөөс гадна сонирхон таашаах хөгжмийн зэмсгүүд олонтой ихэд маань дэлгүүрт очисон боломжоо ашиглан хэд хэдэн хөгжмийг барьж үзээд амжсан. Гэрээ цаад ингээ дараад үз. Тэр бас арай өөр дуурна. Тэгээ нарийн хувцас ч гэсэн дарахад ингээ 3 жах өвддөг юм байна. Зүг зинзэн даралттай зүгнээс ондоо тийм. Яс арай өөр яг энэ шиг хөтлөж чадсан шалтгаан байна. Ийм загвар юм уу? Тэгвэл арай өөр яг энэ шиг бол байхгүй. Ерөнхийдөө арай акустик дотор арай өөр загвартай гэвэл юм байгаа. Энэ царан дээрээ ингээд сэлбэр нааж өгсөн. Ирүүний нөгөө ингээд залахгүйгээр тоглож залахгүйгээр тоглож болно. Гэтэ угаасаа өсгөгчөнд холбож тоглодог гитар учраас дуун мэдээж сул айгүй сал уугна. Ингээд дарахад сул байгаа. Өсгөгчөнд холбож иж чанга гоё тоглодог байхгүй юу? Гоё тийм. Хурд юм аа. Болдог юм байна тий. 11 нүү юу вэ? Ингээд
ирээдүйд бидний эгэл жирийн өдрүүд ч хөг агшигтэй сүлэлтэн өнгөрдөг нь юутай сайхан. Надад бол таах болсон юм байна. Өдөр хоног хөвөр суурах шалгалт хаяан тулна. Шалгалтаас шалгалтын хооронд шаргуу хөдөлмөрлөх шаардлага цаг ямагтал ирнэ. Энэ бүхний хажуугаар умдаг дугуйгач хэрэгэлсээр л. Өглөөний мэнд өнөөдөр манай багахан мэрэгжлийн шалгалттай эхний удирлын шалгалт нь наашлаад өнөөдөр болсон том охины шалгалт болохоор маргааш бид нар нөгөө мэрэгчлээ өдрүүд нугасаа нэгтгэх дөрөвдөхөд дандаа ингээд өглөө эрт гарах болдог. Өглөөгөр баг зэрэг харанхуй болчиход байгаа. Гэхдээ зүгээр цоцруулдаг, наалт наацсан. Дандаа дугуун замаар ийшээ гараад нэг л зам хөндлөн гардаг, гарцаар гараад тэгээд баг дунд голын хажуудлын дугуун зам гэж хэлж болохоор тэр замаар явсаар байгаа. Тэгээд бас нэг дундуур нарны хорооллын тэрийг нэг гарц гараад тэгээд цаашаа нөгөө хектарны бүрний доогоор нөгөө төмөр замын доогоор нөхөн гарц байгаа. Тэрийг гарчвал тэгээд үндсэндээ нарны замаар гараад тэгээд парк руу орчдөг. Тэгээд парк бол ямар ч аюулгүй орчин. Тэгээд цаашаа ер нь бол Шангрила тэгээд энэ нь бол дугуун замтаа нийлцдэг гэсэн үг баг. Тэгээд нэг 30 минут явдаг юм аа бид нар өглөөгөр. Энд ирэхэд нар гарч ийн те. Яа гоё юм те. Фа зүйл орсон чин дараараа зүйлнээс тодорхой. Хүн хөгжим хоёр хөг агшиг дуурсгах сургалт нь өөрөө хөгжмийн жавтас шиг хаттай, хөг аялгуул шиг нарийн хэлбэлзэлтэй тийм нэгэн нандин харилцаа байдаг гэж. Одоо дундлын хаалган дээр явж байгаа нэг гол айч. Фа сонсогдол байна. Хүн ч ер нь үргэлжил сургасан багш нараа дандаа бодж яадаг. Бид бол дандаа Оросын сургуулаар явж хүмүүжиж сурч мэдлэг олсон юм уусаа. Тэгэхээр бид одоо тэрийг хязгаарч мартаж болохгүй юм байна. Би өөрөө багш болох энэ мэрэгжлэх дуртай штэ. Энэ яагаад миний үндэс бол их бага тавигдсан гэж боддөг юм а. Би продакшаага ипад багшаа хараад яг би энэ хоёр багшгаа их гоё багш болоо гэж. Ерөөсөө миний хар багад миний толгойд их сууж ирсэн. Тэгээ миний Монголын анхны төлдөр хорийн багшийг би продакш гэж боддог. Продакшн бид нарыг одоо ипата багштай хэлж байгаа нүг ойлгуулахын тулд бид нарт орчуулж өгдөг гэсэн. Тэгэд бид нарыг бас давтуулдаг байсан. Тэгээ ер нь багш гэж хөндлөж явах шиг тийм гавья тийм шагнал ер нь байхгүй дээ. Ер нь хүн чинь нүд антлаад багшаа гэж хэлүүлнэ гэдэг чинь энэ бол ерөөсө хорвоо дээрх хамгийн гол одоо хүнд өгж байгаа нэр төр хүндлэл гэж л би үздэг шүү дээ. Тэгэхээр одоо багчууд хүүхдүүдтэй одоо багшаа дандаа хайрлаж явах хэрэгтэй. Гаруй жилийн түүхтэй сургуулийн ууган сурагчид болон тэдний төгсгсөн мэрэгжлийн уран бүтээлчид өнөөдрийн Монголын урлагийн өнгө төрхийг тодорхойлж байна. Өнөөдрийн сурагчид ирээдүйн өнгийг тодорхойлох нь нэмж байна.